Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Ц. Оюунбат. Дуу оруулсан Б. Ориглволд. Болж аимшигын тоож төгсгөлийн 3 дугаар бүлэг. Асрамжийн газрын эрхлэгчийн өвдөг өөрийн эрэхгүй салганан чичирч суухаач. Нэрийг нь сонсохын төдийд үнхэлцэн хагартал айдаг ганц хүн бий. Тэр хүн нь ямар нэгэн эрх мэдэлтэй хүн биш. Түүний дарга бүрч биш. Гэхдээ л уулзах болгонд нуруугаар нь хүйт тааж, яриаг нь сонсохын төдийд дотор нь ард сэхэж байдаг юм. Өнөөдөр ч гэсэн айдсаа давн туулах гэж арга ядаж байлаа. Хэрв айж байгааг нь мэдчихэл юм бол тэр өдөр бүр хөгийн болж шүнжэнгүн хар дарж зүүдлэхээс эхлээд гадуур явхад азгүй тохиолдлууд түнтэй таарчих гээд байдаг. Эрхлэгч дүүрсэн хэрэг гэж бодоод ширээнийхэн доод шургуулганаас задалжчихсан хагас шил арх гарган цайны аягны дундууран цүл хийлгэн дүүргэж ганц хөнтөрчгөв. Тэр байн гуугаад байдаг хүн ч биш. Зүгээр л зориг орох гэсний хэрэг байв. Ходоод нь халуу оргиж, нүүр нь улаа ботарч, дагжин чичрэх зүрх нь багж чадван тайвшраад гав. Өрөөний хаалгыг аяархан тогшиж, нарийн бичиг хүүхэн орж ирлээ. Эрхлэгч Чингүн уулзахаар ирлээ. Оруулчих гэж тэр гараараа дохов. Хаалгаар доошоо шал ширтсээр Чингүн орж ирэв. Хамгийн сүүлд очсон айлд эмгэнэлт явдал болж гэрийн эзэн цонхоор үсэрч амиа хорлон эхнэр охин хоёр сургаггүй болсон хэрэгээс хойш хэдэн жил болжээ. Чингүн хэдхэн сарын дараа насанд хүрч асрамжийн газраас явах болно. Үүнд эрхлэгч битүүхэн баярлаж буйч энэ ад чөтгөрийн хүү гадаад ертөнцөд очоод ямар хэрэгүүд тарих бол гэхээс санаан зовж байлаа. Чингүний нүдний гал цогонторч үхэнц амьтаа амгүн завсар бөөмөд харагдана. Тэр эрхлэгчийн нүд рүү гарахад эрхлэгчээр пал хийгээд явчихав. Энэ юу ярих гэж байгаа юм болоо? Заавал өнөөдөр байдг нь ямар учиртай юм бол? Эхнэр бид хоёрын 30 жилийн хоо болж байгаа өдөр гэж дотор нь бодож амжлаа. Эрхлэгч танд баяр хүргэе. Та яагаад хэлээгүй юм бэ? Гэж Чингүн асуув. Эрхлэгчээр төгдөрч байснаа юунд вүлээ? Гэрсний ойч нь болж байгаа гэж таны нөөрөн дээр бичээтэй байна шүү дээ. Эндээс гарахдаа торноос молторсон амьтан шиг чавхтан гараад эхнэр дээрэн очиж цугтаа оройн хоол идэж хундаг арх уухыг чинь мэдэж байна. Өө чи надтай яаж харцаад байна? Ерөн чи энийг хаанаас мэдсэн юм? Би далдын зүн совинтой юм. За тэр яах вэ эрхлэгч? Би гэдэг хүн танаа асрамжинд сайхан л өсөж өндөлөө. Насанд хүрээд бие дагаад амьдрна гэхээр нэг л санаанд бууж өгдөггүй. Би ч эндээ их тасаж. Ер нь танаад надаар хийлгэх ажил байгаа юу? Би ер нь эндээ ажилтдаг юм уу? Эрхлэгч нүдэн бүрэлдсэн толгой нэргэх шиг болж ирсэн нэ. Байхгүй, ямар ч оронтой байхгүй гэж шуудхан хэлв. За. Гэхдээ та миний саналыг бодож л байхгүй юу? Гэж Чингүн хэлснээр шуудхан эргэж хаалгаар гарч одлоо. Хаалга хаагдсны дараа ашгүй мэн гэж хэмээн эрхлэгч хэлснээр уртаар санаа алдав. Нарийн бичиг Чингүнтэй зөрөн өрөөнд орж ирлээ. За инхэ минь. Чингүн удахгүй эндээс үрд явна. Бичиг баримтыг нь бушуухан бэлдээд нэг аятайхан газар оруулаад өтөр түргэн салцгаах минь. Гэв. Нарийн бичиг хулмалцсан хоолойгон аяархан болгож харин тийм ээ. Манай ажлынхан бүгд түүнээс айдаг.
Урдын хүүхэд өргөж авсан айлууд тохиолдсон явдлуудаас гадна нэг өрөнд байсан бүх хүмүүс сонин зүйлс тохиолддог. Би түрээсийн хашаа байшин олж өгч шөнийн ээлжинд ажиллах харуул манан ажил олсон байгаа. Та санаа зовлтгүй гэв. Энхэ ийхүү хэлээд эрхлэгчийн өрөөнөөс гаргаад хаалганы цаана хан налан тааз ширтэн зогсох Чингүнээс дэв хийдэл цочив. Чингүн түүн рүү учир битүүлгээр харж надаас салах болсондоо баяртай байгаа юм биз дээ. Яагаад бүгд надаас зогтдгийм бэ? Гэж чангаар хэлэх үед Чингүний туу цахирдан хувирч царай нь өхмөл гөлийсэн аимшигтай харагдав. Чингүн яагаад ч юм аман асар том ангайлган нүрийг нь залгих гэж байгаа мэт харагдав. Хүний ам ийм том ангаадаг билүү гэж бүсгүй дотроо боджээ. Авраг могойл олзон ингэж залгидаг. Инхэ нүрийн даран чарлан суулаа. Түүний толгой дээр Чингүнийг гаргах хачин авиа чимээ чихэнд нь сонсогдож, нүүрэн дээр нь шүлсэн тусалж байх мэт байв. Бүсгүй чичирхэлэн суусаар байв. Гэнтхэн эрхлэгчийн дуу түүний хажууд сонсогдож, яасан бэ инхэ гэхэн сонсогдов. Бүсгүй хайсандан чичирхэлсээр гараан дэлгэхэд түүний өмнө зогсож байсан Чингүн аль хэдийн явчихсан байлаа. Би сая Чингүнтэй таарсан юм. Тэр ч өдөгрийн золиг чамайг айлгаа юу? Одоо энд байхгүй гэж эрхлэгч түүнийг татан босгов. Энхэ тэр өдрөн ажил дээр нэг л туухгүй байж ажил дарахын алдад уцанд нь дуудлага ирэв. Утсан авахд түүний найз залуу байлаа. Байна уу? Өнөөрөө хоёулаа жүжиг үзэх үү? Би 2 тасалбар авчихсан. Би өнөөдөр гадуур гармааргүй байна. Одоо тэгээд энэ тасалбарыг өгүүлэлттэй нь үштэй. Зүгээр үзье гэж залуу тасралтгүй шалав. Эцэст нь инхээ зөвшөөрч жүжиг үзэхэр болжээ. Орой түүний ажлын гадаа найз залуу нь шинэвтэр Hyundai Excel машин таган ирж театр руу явав. Хотын төв зам сэрэг ямар ч төгжрээгүй байсан тул драмын театр дээр шурт хийгээд л яваад очив. Зах зээлийн ороо босгоо нийгэмд саяхан шилжснээс хүмүүс хоолтой хоолгүй хооронд байсан тул жүжиг үзэх хүмүүс цөөхөн байлаа. Энхэ өдрийн таагүй явдлын талаар бодсоор байсан тул жүжигийг бүрэн гүйцэд ойлгосонгүй. Нэг мэтгэд хүмүүсийн нээжгэнсэн алга ташаалттай зүг давхын цочиж өөрийн мэдлгүй бусдыг дууран алга ташиж эхлэв. Тайзан дээр бүх жүжигчид ёсолж эгнэн зогсоход хамгийн ард Чингүн алхаж явах шиг харагдав. Энхэ буруу гарсан байж магадгүйгээд нүдээ нухлан дахин сайтар гарлаа. Яалтчгүй Чингүн жүжигчдийн ардуур ажуухан алхаж дундуур нь зүсэн урагшаа гарч ирлээ. Түүнийг тэнд зогсож буг энхээс өөр анзаарч буй хүн алга. Тэр гараараа энхээр үзаана. Тэгснэг хоолойгон хуруугаараа хэрчиж бүдэр үзүүлв. Гэнт эргэн тойрны чимээ нам жим болжээ. Бусад хүмүүс ч энхэд харагдах юм болов. Тайзан дээр ганцхан Чингүн зогсож үзэгчдийн суудлал дээр энхээ ганцаархнаа үлдсэн байв. Яагаад гэнт хоёулахнаа үлдсэн учрыг тэр бодож олж чадсангүй. Чингүний царай хормхон зур үнсэн сааралтаж үхээд удчихсан хүүрийн царай шиг болж ирэв. Гэнтгэн тайзан дээрээс нисэх мэт түүн рүү ухас хийлээ. Хормын дотор энхэгийн царайны өмнө ирснэн чи удахгүй үхэн гэж хачин муухай өнгөөр хэлв. Энхэ байдгарын чарлан муужран унлаа. Энэ үед үзэгчдийн суудлал дээр олон хүмүүсийн дунд энхэ амнаасан хөөс сахруулан татуганаж найд залуу нь ойр тойрны хүмүүсээс түргэн тусламж дуудаад өгөөч гэж сандран хашгирч байлаа. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.